Сонирхолтой гоё хурал боллоо. Ялангуяа яг Европын сэтгэлгээ, Европын философи, тэр Европын яг бүх сэтгэлгээний гол төв болсон Англид энэ олон залуучууд маш өр бүтээлтэй сурч маш гоё юм ярьдаг юм байна. Энэ хурлыг хамжилттай бол энэ хурлд оролцсондоо баяртай байна. Би энэ овог удмын төвийн тухай бараг 8 жил гаруй судалгаа хийгээд өгүүлэлт бичээд 6 цуврал өгүүлэлт хийгээд тэгээд яг энэ манай нөгөө нэг смарт карт бий болоод яг маш олон удаа хэлцэл хийхэд нь оролцоод тэгээд тэр үед бол хүлээж аваагүй дээ. Яагаад хүн амын бүртгэлээсээ илүү тэрийг яаж бүртгэх вэ? Яаж улс төрийн бодлого нь илүү их байсан болов гэж байна. Тэгээд энэ дэр бол би шал өөр нэг тийм бараг магадгүй зарим тохиолдолд нэг парадокс юм байж магадгүй уучлаарай. За энэ монголчуудын хүн амын тоо за би 97 онд зогссон. Ягаад гэсэн чинь 1000 хүнд 11 оюун ухааны онцлогтой хүн болж байгаа. Одоо 24 болцсон. 24. За энэ тоо цаашдаа улам судлаач улам их гаргаж ирж байгаа. Энийн гол зүйл юу вэ гэхээр нөгөө нэг харигтал нийгмийн асуудлаас илүү ерөөсөө ойртолтоос болоод байна. За тэгсэн чинь өнөөгийн үед нэг 1000-ын систем, 10-ын систем гэж гаргаж ирсэн дордохын 7 гэж ярьдаг шүү дээ. 7-гийн 14 болоод ирэхээр 2 хуваачдаг гэсэн байна. 7 байхлаарэ жоохон 1010 болчих шүү дээ. 13 болчихлоор өчсөлөг авчихсан. Ерөөсөө 13-аас 7-аас 13-ийн хооронд байна. За тэгээд энэ 14, 24 түм, 14, 12 түм, за Чингис хааны үед 95 мянган энэ бол ерөөсөө хүн амын амар сайн нарийн зохион байгуулалттай систем гэсэн. Энэ системийн гол үндэс нь юу вэ гэхээр нөгөө овгийн аюу том тогтолцоо байсан. За овгийн тухай тодорхой тэгэхээр очиргой нэг 2 номноос илүү манайхан ойлголт байхгүй. Тэгээ одоо нөгөө нэг цацх техник гэдэг шиг одоо нэг тийм хүн болгонд байдаг нэг ойлголт бий болцсон. За та нар ч гэсэн иргэний үнэлгээ гаргаад харвал бараг 4 хүний нэг нь боржгон огт болцсон. Хамаатан садангууд болцсон сууж байгаа шүү дээ. За тэгээд энэ 1988 онд 7 сарын 10-нд 2 сая хэрэгэнд ирсэн. 16 өдрөөр 8 хүүхэд нь хүрэл медаль өгсөн. Баярлалаа гэдэг. Монгол улсыг 2 сая болгож авчирсан. 2007 онд би тэрнийг нэг оюутантай тааралдаад хүрэл медалийн үзээд тэрнээс бараг айдас аваад шууд онц тавьсан. Чамд баярлалаа. Нөгөө хүүхдүүд чи атаагаад боо юм болж байгаа байхгүй. Яг энэ бол монголчуудын маш том ойлголт байсан. Та нар Монголын өөрс маш олон болтгоо гэдэг ингээд ярьж байгаа энэ хоосон үг биш аюу гоё зүйл байсан гэдэг. Гэтэл гол асуудал маань энэ 2.6 сая байж байхдаа бид нар яагаад ийм асуудал байж байгаа юм бэ гэдэг. Овг гэдэг маань энэ гонгоргаан бэлтгэлзээд юу Википедиа дээр ер нь иймэрхүү тодорхойлт байдаг. За Иван Иванов гэдэг шиг сансар овгийн төвдөр дэмдийн гүрээ арчаа. Энэ бол Монгол хүний дэлхий дээр байдаг 3 нэрний системийн бүтэн нэр багтаа. Одоо бид нар төвдөр дэмдийн гүрээ арчаа. Сансарт насаараа амьдэрсэн дорж идэг хүнээс илүү сансарт нас ниссэн ганцхан хүн энэ сансар гэдэг овгийг авах хэрэгтэй шүү дээ. Одоо магадгүй Төвшинбаяр өөрийнхөө овгийг олимпиад нэрлэхэд бол хийж өрсөлдөхгүй шүү дээ. Тэгэхээр овг гэдэг ийм зүйл ач холбогдолтой байна. 9 удаа уулзсан бүтээлч монголчуудын 100 орчим бүтээл, арга туршлага, зөвлөмжүүд гэж байна. Янз бүрийн салбарын тэдгээр оролцогчдын ихэнх нь эх орондоо ажиллан амьдарч байгаа. Чуулганы явцаас харахад зөвхөн эрдэмлэг хуралдаан байхад зогсохгүй. Элтгэгч бүр, ирсэн оролцогч бүр өөрөө өөрсдийн дадлага, туршлага, хөгжлийн нууцаас харамгүй хуваалцсан, хамтран ажиллахад бэлэн байх юм. Энд амиа бодсон үзэл нэгийнхэн чалга. Миний оролцсон 9-р чуулган гихтэл инновац нь Их Британи, Финлянд, Гүржид хэрхэн хэрэгжиж байгаа туршлага. Цахим хуваагдал бол алдаж болохгүй алтан боломж. Хөгжлийн сайн гарц бол мэдээллийн технологи, инновацийг дэмжсэн өрсөлдөөний бодлогууд, учрах бэрхшээлийг хэрхэн яаж давхав, ямар зохицуулалтууд шаардлагатай, хуульзан үүднээс энэ талын ямар туршлагууд байгаа. Хөгжингүй орнууд инновац ба суурь судалгааг яаж хийдэг талаар судалгаанаас бүтээгдэхүүн бий болгох буюу инновацийн үндсэн асуудлууд нь яг юу болох, иргэний үнэмлэхний гол түлхүүр нь монголчуудын угийн бичиг байх. Монголын хэл шинжилгээний салбарт инновац нь ямар хэрэгтэй вэ гэх зэргээр бодит мэдлэгийг олгож чадсан сайн илтгэлүүд ирсэн байна. За миний сэдв бол өрсөлдөөнийг дэмжсэн инновацийн бодлого байж болох уу тэгээд ямар бид нар сорилт тулгах вэ, шийдэх арга байна уу, суралцах туршлага байна уу гэдэг асуудлыг хамрах юм байна. Инновац ингээд ийм цикл донд явдаг.
Тэгээ энэ бол өөрөө яаж юм бэ зэрэг соёлыг харуулж байгаа. Инновацууд нийгэмд байгаа нэг соёл, нийгэмд байгаа юм хэм хэмжээ болоод ийм үе шатыг татдаг. Тэгтэл бол яг бодит байдал дээр болохоор зах зээл бол инновацийн системийг бол байнга дарамтлж яадаг. Өөрөлдвөл чи хурдан ажиллах, хурдан өвдөн гарахгүй бол чи таны уучлаарай инновац бол real time innovation биш байхтай маргааш таны хийж байгаа зүйлийн үнц нь бол ингээд өгөө болно. Тэр болохоор зэрэг зах зээл бол нэг зохицуулж яадаг. За тэгээд инновацийн тухай ингээд ярихад бол ингээд 4А гэдэг юм зүйл байна гэсэн юм дүгнэлтэнд хүрч байгаа. Нэгдүгээр нь бол инновац инновацийг дэмжих сонирхол, тэгээд аюул олон сонирхол, хэрэглэгчийн сонирхол, зохион бүтээж байгаа хүний сонирхол, тэрийг санхүүжүүлж байгаа хүний сонирхол, байгууллагын сонирхол зөндөө олон сонирхлууд байна. Тэгэхээр тэрний баланс. Дээрээс нь хөрөнгө оруулж байгаа бол инновац бол инсентивтэй байх хэрэгтэй. Бусдын бодлогын хамгийн гол мөн чанарыг илэрхийлж байгаа зүйл нь зэрэг зах зээлийг либералчлах бодлого. Тэгэхээр манайд нөгөө нэг зах зээлийг либералчлах бодлого нь байхгүй байгаа учраас өрсөлдөөний хэцүү өөрөө бизнесийн эсрэг юм байна гэж энэ ч ойлгодог шалтгаан юм байна. Тэгэхээр энэ дээр бол зохицуулалттай салбаруудын хэтэрсэн зохицуултыг халах, өөрөөр зохицуулалттай салбар гэдэгт бол одоо жишээ улс захиргаан одоо нэг харилцаа холбооны салбар тийм зохицуулалт хороо хэмжтэй ийм тусгай зохицуулалттай ийм байгууллага. Нөгөө талаас бизнес хэвийн үйл ажиллагаа явуулаад эхлээд бизнес эхлэхэд учирч байгаа саад бэрхшээлийг нь багасгаж өгдөг ийм бас чиг үүрэг байгаа. Тэгэхээр энэ бол манай дээр хамгийн их хэрэгцээ байна. За би ингээд анх удаага энэ Монгол орны хөгжилт гэсэн чуулга уулзалтанд оролцлоо. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Ингээд бусад адилхан гадаадд байгаа шинжилгээ ухааны судалгааны ажил хийдэг бусад эрдэмтдээс олон төрлийн мэдээлэл авч Монгол улсынхаа төлөө хөгжлийн төлөө ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэг талаар сонсоод маш их сэтгэл өндөртэй байна. Тэгээд би энэ хурал болохоор хэл шинжлэлийн салбарт Монголын хэл шинжлэлийн салбар дээр инновацийн ямар шаардлага байгааг үзүүлэх харуулгыг оролцсон. Өөрөөр хэлбэл онлын орчин үеийн хэл шинжлэлийн одоо шинэ одолт мэдлэгийг Монголд нэвтрүүлэх мөн Монгол хэл соёлоо зөв зүйтэй хэрэглэх тэрийг яаж хянаж боловсруулах вэ гэдэг талаар тодорхой хэмжээгээр өөрийнхөө зүгээс ингээд зөвлөмж гарлаа. Хамгийн гол нь Монгол улсад гэхэд хэл шинжлэлтэй холбоотой Монголын хэлний хөгжлийг ингэж удирдах ингэж хянаж явж байхын тулд Монголын хэл шинжлэлийн нэгдсэн төв гэдгийг байгуулах нь зүйтэй болов уу гэдэг талаар би тэр зөвлөмжийг тавьж байна. Тэгээд тэр төв байгуулснаар бид нар хэлнийхээ монгол хэлийг судалгааныхаа ажлыг хийхээс гадна монгол хэлний хэрэглээг тодорхой хэмжээгээр буруу хэрэглээг хянаж цахим техникийн хэрэгслээр буруу галаглах ч юм уу зөв бичгийн дүрмийн алдаатаа гаргах ч юм уу иймэрхүү асуудлуудыг хянаж засварлах юм боломжтой болно гэдэг талаас миний ихтгэл харуулахыг үзэж байна. Манай коучинг 40 жилийн өмнө явагдчихсан хэл шинжилт маань хэлийг тогтсон нэг системтэй бэлэн ингээд тогтсон систем өөрийн гэсэн дүрмтэй гэсэн ингэж үздэг байсан. Тэгээ хэлийг судалгаатай болохоор зүгээр зөв хэрэглэх, буруу хэрэглэх болон найруулах зөв бичгийн дүрм, утга зохиолын хэлэн гэх мэтчлэр судалж явж байсан байхгүй юу. Тэгэхээр 40-50-аад оны үед хэл гэдгийг арай өөр үзэл бодлоор, өөр байдлаар харах гэдэг үүднээс хувьсгал гарсан гэдэг үүд учраас одоо энэ хөгжлийн хийжэлтнийг маань уламжлалт хэл шинжилт гэж үздэг бөгөөд орчин үеийн хувьсгал болсноор орчин үеийн хэл шинжилт гэдэг нь нэвтэрч эхэлсэн. Тэгэхээр орчин үеийн хэл шинжилт гэдэг маань юу гэхээр хэлийг зүгээр юм тогтсон систем биш харин нэг амьд бие организм маягийн тийм механизм гэж үздэг болсон байгаа. Энэ нь юу гэсэн тэгэхээр хүн чинь сармагчингаас ялгардаг нэг ялгаа юм нь оюун ухаан когнитив чадвар гэж явж байгаа. Энэ чадрынхаа хүчээр хүний хэл гэдэг маань логик таталцаанаас бүтсэн. Энийхээ дагуу өөрийн гэсэн ажиллах зарчмын дагуу өөрийн гэсэн тэр зарчмынхаа дагуу хэлзүүн грамма буюу тийм юм үүсгэж цаашид ингэж хөгжиж явдаг ийм юм гэж бодож байгаа. Тэгэхээр хэл шинжилт гэдгийг хүн болгон нийгмийн хэл шинжилх ухаан гэж бодож явдаг. Одоо энэ орчин үеийн хэл шинжилгээ утгаараа хэл шинжилгээд байгалийн шинжилх ухаан гэж явж байгаа. Яагаад тэгэхээр шар арстамч те одоо та арстамч бидний хувьд хүн гэдэг анатом гэдэг юм маань яг л адилхан юм байдаг. Өөрөөр хэлбэл бидний тарих одоо бие организм бүх хүн болгоно яг адилхан зөвхөн өнгөн үү те. Тэгэхээр хүний тархины
хэлбэр одоо бүх хүнд ямар хэмжээтэй нэг одоо суур одоо тэр нэг компьютерээр ярихаар ярьдгаар бол хардвер, софтвер гэж ярьдаг шиг тэр нь бол яг нэг ижилхэн суур байгаа гэдэг үгнээсээ ч гэсэн тодорхой хэмжээгээр тархины нэг л хэсэг газар ингэж өөрөөр ингэж оршиж байдаг гэж үздэг юм аа. Хэл гэдэг маань оюун ухаан буюу когнитив чадвар одоо хүн болгонтэй ямар ч үндэстэн бай, хар шар үндэстэн ч оюун ухаан когнитив чадвар нь хүн болгонд яг л адилхан хэмжээгээр бүрдсэн. Мөн хэлний тэрний адилаар хэлний ажиллах суурь нь болохоор адилхан байх ёстой гэж үздэг байхгүй юу? Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд бусад их сургуулиуд эхлээд төслөө захиална, эсвэл төслийнхаа хүсэлтийг гаргана. Дараа нь шинжлэх ухааны академи тэрийг нь харж агаад ийм төслүүд нь ерөнхийдөө манай зөв чигтээ таарч эднэрийг санхүүжүүлэх гэсэн юм гаргана. Тэгэнгүүт тэрнийхэн дараа гүйцэтгэгчийн сонгоно гэсэн ажил хийж байгаа. Тэрийг нь шинжлэх ухааны технологийн газар болон академитай хамтарч хийж байгаа. Тэрний дараа шинжлэх ухааны технологийн үндэсний зөвлөлөөр оруулж баталж байгаа. Тэрний дараа сэдв тусгаад дараа жилийнхаа төсөвт оруулж байгаа. Шинжлэх ухааны технологийн үндэсний зөвлөлөндөө ерөнхий сайд тэргүүлсэн засгийн газрын шинжлэх ухааны технологи хариуцсан гишүүн дэд дарга нь хийсэн тийм байгууллага байна. Тэгэхээр бие даасан байдал бол огт байхгүй гэж хэлж байна. Тэрнээс гадна тэр шалгуулалтын явцад ашиг сонирхлын зөрчлийг тооцож үзэх ямар ч тогтолцоо байхгүй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх судалгааны төсвийг аваад үзэх юм бол энэ бол засгийн газрын болон хувийн хвшлийн төсвийг оруулсан байгаа. Хөгжингүй орнуудын дунджийг бол ерөнхийдөө 3% гэж үзэж болж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3%-ийг судалгаанд зарцуулж байгаа. Монгол гэтэл бол 0.24% байгаа ч гэдэг. Энэ төсвийн дотроос засгийн газар хэрэг хэмжээг нь гаргаж байгаа юм байна гэхэл хөгжингүй орнууд яагаад ерөнхийдөө 30% байхад Монголд бол 70 гарцсан хувьтай байдаг. Нийт судлаачдын тоог нь аваад үзэхлээр энэ бол нийт тоо биш үү? Сая хүнд ноогдох судлаачдын тоог нь аваад үзэхэд хөгжингүй орнууд 4000-тай байхад Монгол бол 1000 хүрэхгүй байх ч байгаа тийм. Тэгэхээр эдгээрээс юу хэлэх гэж байна вэ гэхээр тийм муусан утгаар хэлж байгаа юм шиг тийм. Өнөөдөр ямар байдалтай байгаа гэдгийг харуулж байгаа. Бид нар юуны өмнө судалгаа нь маш бага мөнгө зарж байгаа харьцангуйгаар гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаас хувийн хвшлийнхэн маань судалгаанд оролцохгүй байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тэр хэмжээгээр эдийн засгт оруулах инновацийн нөлөө гэдэг нь байхгүй. Инновацид түшиглээгүй тийм эдийн засаг байгаа болох нь харагдаж байгаа. Мөн боловсон хүчин дотмог байгаа учраас өнөөдөр жишээлбэл хууль гаргаад судалгаанд зарцуулж байгаа хөрөнгөө 10 дахин нэмлэх тэр хөрөнгийг зөв ашиглаж чадах тийм боловсон зүйл байх байгаа. Тэр утгаараа бид нэр их сургуулаа сайжруулж, их сургуулийнхаа багш нарыг дэмжиж судалгаа хийх боломжийг нь гаргаж өгч тийм. Судалгаа хийхгүй багш нарыгаа ер нь болиулах тийм ажил зохион байгуулахгүйгээр боловсон хүчний бэлдэх боломж байхгүй юм л гэж бодож байна.